Сайн байцгаана уу та бүхэн. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр React системээр хэрхэн CSS файлыг буюу Cascading Style Sheet файлыг холбох талаар тайлбарлая. За энэхүү Cascading Style Sheet файл маань тухайн веб хуудсанд амь оруулдаг өнгө төрх нэмдэг юм хуудас файл байгаа. За энэхүү файлыг хэдүүлээ хэрхэн холбох талаар үзье. За энэний холбохоос өмнө бид нэр React систем юунит руу тасаана. npm start командаар React системээ асаалаа. За бидний асаасан текст маань Hello Pro is Active гэсэн байдлаар харагдаж байна. За миний би энэхүү веб бүтчөө 160% томруулсан байдалтай та бүхэнд харагдаж байгаа. За 100% дээр ингэж харагдана, 150% дээр ингэж харагдана. За энэхүү үндсэн app.js буюу app гэсэн энэ хуудсан дээрээс JavaScript үндсэн app хуудсан дээрээс дуудагдж ажиллаж байгаа мөр маань энэ дээр байж байна. H1 төвшөнтэйгээр гарчгийн өндөртэйгээр H1 tag дотор Hello Pro is Active гэдгээр бичигдсэн байна. За бид нэр source гэсэн энэ хавцсан дотроос дуудаж байгаа энэ хүү app.js гэсэн файл дээр шинээр файл нэмээ. Тэрнийхээ нэрийг одоо app.css гэж нэрлэе. За ингээ энтер дараад Cascading Style Sheet маань үүсэж байна. За энэ дээр одоо бид нэр дурын CSS-ийн нэрийг өгөх боломжтой. За жишээлбэл одоо гарчигны ч гэдэг юм уу одоо нийт тэр чигээр нь ашиглах гэж байгаа CSS-ийн файлынхаа нэрийг өгөх учраас зөвхөн гарчиг гэхгүй бүх одоо энэхүү app.js дотор ашиглах кодыг бичиж байгаа учраас миний би за ингээд нэрлэжээ. Энэ дээр цэг app гэж нэрлээд гой хаалт нэгээд хай. За энэ дотор одоо background өнгөө тохируулж өгье. Background color өнгө нь юу гэдгийг light cyan өнгөтэй бай. За тэгээд Ctrl S дараад хадгалчихъя. Эсвэл файлснээс save дараа хадгалж болно. За одоо харин түрүүн бичсэн app.css файл доторх энэхүү background color буюу одоо дэвсгэр өнгө нь light cyan өнгөөр тодорхойлсон энэ CSS файлыг app.js дээр хэрхэн дуудах талаар кодыг бичье. За тэгж дуудахын тулд бид нэр энэ нэг хавцсан дотор байгаа source гэсэн хавцсан дотор app.css болон app.js гэсэн хоёр файл маань байгаа. За тэгвэл эхлээд import гэсэн төчлөөр буюу одоо функцийг бичиж өгнө. За энэхүү функцаа бичсэний дараагаар шууд import давхар ашлтан дотор цэг ташуу зураас app цэг CSS-гээ бичээд өгнө. За үүнийхэн дараагаар одоо бид нэр энэхүү function app буюу үндсэн app гэсэн функц дотроо div гэсэн тагн дотроо class name гэж бичнэ. За class гэж бичснийхаа дараа name гэдгийнхаа n-ийн томоор бичиж өгөөд тэнцвүүгийн тэмдэг давхар ашлтан дотор app гэд энэхүү app.css-ийн цэг app гэж бичсэн энэхүү app-ийн одоо хэсгийг дуудана гэсэн үг. Нэг модулаа хэсгээ дуудана. За ингээд бичсэний дараагаар Ctrl+S бичээд хадгалаад өгөх юм бол нэгсэндээ файлснээ save дараад хадгалах юм бол таны түрүүний дуудсан үндсэн web app.js хуудсан дотор background өнгө нь Hello Pro is Active гэсэн background өнгө нь энэ бүдэг одоо цэнхэр өнгө болж хувирнаа. Нэгсэндээ light cyan өнгө болж хувирнаа гэсэн үг. Одоо харин энэхүү Hello Pro is Active гэсэн тексттэй тухайн веб бүтчийн голд нь буюу голлуулж харагдуулъя тексттэй. За тэгэхээр тулд яах вэ гэхээр app.css файл руу ороод text align үйлдэлийг сонгоод center гэсэн командыг бичиж өгнө. За тэгээд Ctrl+S дарах юм уу? Файлснээс save командыг дарнаа. Ctrl+S маань богино төслөөрийн хослоо байгаа. За ажлуулаад харангуут манай текст маань голсон байгаа харагдаж байна. Одоо харин шинээр нэг div-ийг бичээд div буюу тухайн веб хуудасаа хуваагаад бүлэгсэд хуваагаад тэн дотор нь бичсэн текстийг app.css дотроо дэвсгэр өнгө болон текстийн
арай өөр хэвжүүлэлтийг хийе. За ангийн тулд болохоор шинээр DB-г бичнэ. DB-г түлхүүр таг ашиглаад шинээр DB бичиж өгнө. За энэ дотор дараах үйлдэлийг хийнэ. За бичиж өгсөн DB дотроо бид нар юу хийх вэ гэхээр H1 гарчгийн өндөртөөгөөр testing DB гэдэг текстийг бичээд өгье. За энийгээ хадгалчих. За хадгалаад веб бүтэж дээр ажиллаж байгааг нь харъя. Одоогийн байдлаар бол нэг DB дотор байж байна. За энэ хүү DB-ийн төрлийг одоо хэдүүлээ өөрчлөхийн тулд дараах зүйлийг хийнэ. За class name гэдэг кодоо бичнэ. Class name. За энэ дээр тэнцвүүгийн тэмдэглээ бичээд app дотроосоо арай өөр тийм үү. Бид нэр үйлдэл хийх гэж байгаа учраас ZZ-гээ бичээд өгье. За ингээ хадгалъя. За одоогийн байдлаар өөрчлөлт хийгдэг байгаа. AppCS дотор ороод ZZ гэсэн бүлэг модулаа бичиж өгье. ZZ гэж бичээд цэг ZZ гэж давхар бичиж өгөөд гоё хаалтаа нэгээд хаагаад дотор нь background color дотор зэгээ тавиад өнгөө сонгоё. За ингээд light coral өнгийг сонгоё. За цэг таслалаа тавиад доошны enter дараад text align гэдэг буюу тексттэй зэрэгцүүлэх үү, одоо төвд нь байршуулах уу, баруун зүүн талдаа тавих уу гэдэг сонголтоо сонгоод доторл цэгээ тавиад текстийга right command-ыг сонгож. За тэгээд ажиллуулад Ctrl+S дараад хадгаллаа. Үндсэн файл дээр очлоо. За одоо ингээд би бүтц рүүгээ яваад орохоор түрүүний бичсэн бидний бичсэн testing deep гэсэн тексттэй тусдаа нэг deep болгож хуваасан энэ хэсэг маань өөрийн гэсэн өнгө нь light coral өнгөтэй болсон байна. За энэ хүү текст маань баруун талдаа чагссан байна. За ингэж бид нэг веб хуудсан дээр төрөл бүрийн deep тагаар агуулгуудаа дотор нь хуваагаад тэндээ тус тусад нь cascading style sheet буюу CSS файлаараа тухайн өнгө загварыг сольж болно гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийнхөө хичээлийг товчхондоо дүгнээд та бүхэндээ ярих юм бол бид нар app.js гэсэн энэ хүү үндсэн параметрын файл дотроо app.css дотроос тухайн хевжүүлэлт загварыг бол оруулж ирсэн. За ингэж оруулж ирэхтэй болохоор app гэсэн нэрээр ZZ гэсэн нэрээр бол оруулж ирсэн байгаа. За оруулж ирэхдээ бид нэр ийм тухайн app.css файл маань app.js файлтай хамт нэг хавцсан дотор байна. За app.js гэсэн файл дотроо бид нэр import буюу import үйлдэлээр app.css-ийг дуудаж оруулж ирээд тухайн deep хэсэг дээр тагн дотроо class name гэсэн классын нэрээр нь app.zz-гээр нь дуудаж оруулж ирээд тухайн хевжүүлэлтийг бол хийсэн гэсэн үг. За ингэж бол бид нар өөрчлөлт хийж болох нь. За сүүлийн удаа нэг өөрчлөлтийг хийгээд харуулъя. Hello Pro Easy Academy-ийн өнгийг солиё. За нэг бол бид нар шууд тухайн өнгөн дээр нь дараад өнгөөс сольж болно. За ингээд ногоон өнгийг авлаа. Ногоон өнгөө бас хэд тодруулах уу, бүдрүүлэх уугаа сонгоё. За тэгээд Ctrl+S товчлоор ослоо дараад хадгаллаа. За буцаад B бүтч рүү орё. За өнгө маань ингэж солигдсон байна. За өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай бичлэг танд таалагддаг бол манай Pro Easy Academy сувгийг лайк дараарай, мөн subscribe хийгээрэй. За бичлэгийг маань дэмжиж битсэн сэтгэлийн хандив өргөөрөө. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.